Маймотын Кэсэ центрт болох UFC 314 шоуны ойролцоолаар агуу Александр Волкановский болон Диего Лопес нар федервейт буюу үд жингийн аврагын төлөө тулдахаар болсон. Бид бүгд Волкановскийн дэдэн. Үсээ 5 удаа амжилттай хамгаалсан. UFC 5 тоглоомны нүүр царай үд жингийн эзэх авар байсан ч сүүлийн 2 тулаанд аимшигтай нокаутанд орж ялагдал амссан юм. Бенүүдийн хамгийн хайртай тулаанчдын нэг нь 2024 оны 2 дугаар сараас тулаан хийгээд гисэн. Дахин аврагын бүсийн төлөө тулдах бүр ихтэй тавьчих юм. Дана White гэсэн яг л ийм бодолтой байгаа. Listen, Volkanovski is one of those guys. We're not going to say no to Volkanovski. He's been that guy for us. Бид үүд Volkanovski ямар агуу гэдгийг мэдэх бол түүний өрсөлдөгч болох Diego Lopes-ийн талаар хэр мэдэх вэ? I don't know. Тийм болохоор өнөөдөр бичлэгээр UFC 314 ойрол тулаанд тулдах Diego Lopes-ийн амьдрал болон түүний UFC-т карьер хэрхэн пуужи шиг дээлсэн талаар ярилцахаар шийдлээ. Ингээд бичлэгийг эхэлцгээе. Diego Lopes da Silva 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Бразил улсын 7 дахь том хот болох Manaus-т мэдсэн юм. Маш багасаа жүжигчээр хичээлсэн бөгөөд 2012 он гэхэд 17 настайдаа шууд Холливуд талаар руу шилжсэн юм. Мутагтай амжилттай хэд хэдэн тулаан хийснийхаа дараа 19 настайдаа тэгээд Мексик улсыг зорж эгэл буцалтгүй Холливуд талаар амьдралаа олбохоор болсон. Мексикт байх хугацаанд Diego Lopes нутгийн MMA холбоо болох Lux Fight League буюу LFL-тэй гэрээ байгуулж 2018 оны 10 дугаар сард анхны тулаанаа хийж 1-р даран бараар ялт байгуулсан. Үргэлжлүүлээд тэрээр тухайн холбооныхоо үд жингийн авраг нь олж маш амжилттай бүсээ хамгаалж чадсан юм. LFL амжилттай тулсныхаа дараа Diego Lopes Dana White Contender Series тулдах боломж олгосон юм. Энэ тулаанд харамсалтай нүдүүгээ атгуулж тулаанаа дуусгаж чадлаггүйгээр техникийн шийдвэрээр John Anderson Brito-д ялагдсан. Яг саяхан болсон Henry Cejudo сон ядаг нарын тулаан шиг. Гэхдээ UFC Lopes-тэй гэрээ байгуулж авч үлдсэн юм. Ингэснээр 2023 оны 5 сарын 7-нд UFC 288 дээр Diego Lopes анхны тулаанаа хийсэн юм. Үүний өрсөлдөгч нь одоо хүртэл нэг ч ялагдаагүй яваа Оросын холбооны улс тамирчин бол Movsar Evloev байсан. Уг нь Bryce Mitchell Movsar-тай тулдах ёстой байсан ч Mitchell гэмтснээр Diego Lopes өөрийгөө дэлхийн нийтэд харуулах боломж гарч ирсэн. Бидний нэгдсэн саналаар ялагдсан ч гэсэн Lopes маш сайн гүйцэтгэлтэй тулдсанаар тухайн ивэнтийн Fight of the Night бонус яаж Бенүүд болон Dana White-ийн анхаарлыг татчихсан юм. Эннээс хойш Diego Lopes-ийн ялтын цуврал ихсэн гэж хэлж болно. 2023 оны 8 сарын 5-нд Kevin Tucker 1-р аран бараа байсан. Дараа нь UFC 295 дээр Lopes Pat Sabatini 1-р нокаутаар дуусгасан. Мэдээж энэ хоёр тулаанд хоёуланд нь Performance of the Night бонус авч чадсан юм. Хоёр тулаан дараалаад гайхалтай гүйцэлтэд тулдсан болохоор UFC итгэл хүлээлгийн UFC 300 дээр Содик Юсуфтэй тулдуулсан юм. Diego Lopes ч хүлээлтээс давж өрсөлдөгчөө ердөө 1-р үеийн 1 минут 29 секунд дуусгаж чадсан юм а. Харин дараа нь UFC 303 дээр Diego Lopes чансааны 3-т бичигдэж байсан Brian Ortega-тай тулдах ёстой байсан ч Ortega тулаа болохоос яг хэдхэн цагийн өмнө өвчний улмаас тулдах боломжгүй болсон юм. Ortega байхгүй болсноо дан ирээ 3 цагийн богино дуудлага авч тулдсан. Уг тулаанд Diego Lopes мэдээж нэгдсэн салаар ялт байгуулсан. Энэ тулаанд Dana White маш их баяртай байсан ба тулааны үр дүнгээс илүү хоёр тамирчны мэргэжлийн байдлыг өндрөө үнэлсэн юм. He didn't lose. You can't lose. He already had a tremendous amount of street cred and much respect to both those guys. Бидний UFC 303 дээр Lopes Ortega-тэй тулдаж чадаагүй ч гэсэн UFC дахин энэ хоёр тамирчид тулдуулахад болсон. Гэхдээ илүү том тайзан дээр илүү утга учиртай өдөр. Мэдээж UFC 306 буюу Noshi UFC. Мексикийн тусгаар тогтлын өдрөөр UFC анх удаага Las Vegas Sport ивент зохион байгуулсан юм. Тэгвэл энэ ивентийн main card-ын 3 тулаан дээр 2 тамирчин маань хоорондоо тулдсан бөгөөд Lopes эхний үе дээр л 2 нокдаун хийж тулааны турш илүүснээр нэгдсэн саналаар ялт байгуулсан юм. Бүр нэг шүүгч нь 30-26 гэдэг оноо өгсөн гэж боддоо. Энэ тулаанд яснаар Diego Lopes чансны 12-оос шууд 3 руу дэвшиж 17 үзэх боломжтой тамирчдын нэг болсон юм. Харин энэ боломж ч гэсэн бодиттой болж яг л Илэ Топорио жингээ барьж чадахгүй болсноор үд жингийн аврагын бүсийг хүлээлгэн өвч хөнгөн жингүү дээшээ дэвшгэр болсон. Харин чансааны 2-т бичигдэж байгаа Max Holloway UFC 308 тулсныхаа дараа дахин үд жин тулдахгүй гэж хэлснээр Diego Lopes аврагын төлөө бүр цаашлалт авраг болох боломж нэгдсэн юм. Тэгвэл Diego Lopes Volkanovski эсрэг ямар давуу талтай вэ? Нэгдүгээр мэдээж жүжигцүү буюу хэвтэй тулаан. Маш багасаа жүжигцүүр хичээлсэн болохоор ямар ч байрлалаас ямар ч зэрлэг өчиг болт хийж чаддаг. Энийг бид нар Movsar Evloev хийсэн тулаанаас харж байна. Хоёрт нь цогцлтын хүч. Мэдээж Илэ Топоригийн хэмжээнд биш ч гэсэн маш дутуу үнэлэгддэг. Харин Volkanovski-ийн сүүлийн 2 тулаандаа авсан гэмтэл нь эрүүг нь маш их сулруулсан. Тийм ч учраас дандаа дуусгах гэж хичээдэг Diego Lopes шиг тулаанчид нокаут хийх боломж маш өндөр юм.
Харин Диего Лопесын Волкановскигийн эсрэг гарах сул тал гэвэл нэгдүгээр мэдээж туршлага. Волкановски карьертаа 30 тулаа хийж 26 ялц 4 ялагдсан. Харин Диего Лопес нийт 32 тулаа хийж 26 ялц 6 ялагдсан ч гэсэн Волкановскигийн хийсэн сүүлийн 10 тулаан бүгдээрээ аврагын төлөөх тулаан юм. Хоёр дахь сул тал гэвэл кардио. Диего Лопес тулааны түргийн ширээ эхлүүлдэг. Энэ арга барил нь өөрийг нь нэлээд амархан ядраах эрсдэлтэй. Ялангуяа Волкановски шиг хамгаалалт цаатай тамирчны хувьд Диего Лопес эхний 2-3 үеийн дайралтуудыг амжилттай хамгаалж чадвал Волкановскигийн тулаанд ялах бүрэн боломжтой юм а. Одоогийн байдлаар экспертүүд тулаанд ялах магадлалыг Волкановскид өгж байгаа ч гэсэн би хувьдаа Диего Лопес Волкановскиг дуусгах цоо шин авраг болно гэж таамаглаж байна. Яг тэгвэл хэдий Волкановскид ариун туршлага байгаа ч гэсэн тэрээр сүүлийн 4 тулаад 3-т нь ялагдсан ба сүүлийн 2 тулаанд авсан ялагдлууд нь түүний бидний мэддэг байсан аврагуудын авраг Волкановски бол шал өөр Волкановскиг болгож өөрчилсөн. Мөн мэдээж 35 насны хараал буюу 35-аас дээш насны үд жин болон хөнгөн жингийн тамирчид аврагын төлөө үүсгэд 0.16 гэсэн сөрөг рекорд дагаж байдаг. Волкановски өмнө энэ хараалыг эвдэх гэж чадаагүй. Одоо ч гэсэн чадахгүй гэж миний хувьд бодож байна. Та бүхэн маань харин ямар бодолтой байна? Комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Over again, don't make me change my mind. I won't live to see another day. I swear it's true.